За сайн байцгаана уу? Та бүхний өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн хичээл бол хувь хүн ба эдийн засаг гэдэг бүлэглэс дээр рүү орж байгаа бөгөөд хамгийн эхнээс хөдөлмөрийн зах зээл гэдэг нэг хичээл байгаа. За тэгэхээр хөдөлмөрийн зах зээл дээр юу яригдах вэ гэхээр хөдөлмөр гэж юу вэ? Хөдөлмөрийг хэд ангилдаг вэ? Гэх мэтийнхэд тухайн хүний биеийн болон оюуны үйл ажиллагаатай холбоотой үйл явц яригдана. Уртлын хичээлүүд бол эрэлт, нийлүүлэлт гэх 8 дахь ангийн сэдвүүд маань болохоор эрэлт, зах зээлийн эрэлт, нийлээд орон нутгийн зах зээл гэж юу вэ гэдээ үзсэн. За энэ даалгаврыг бол та бүхэн онлайнаар багш руугаа явуулах хичээл дээр бол ажиллаж явуулнаа. Энэ даалгаврыг тусад нь хавсаргаж өгнө. За энэ зургуудаас аль нь оюуны хөдөлмөр вэ, аль нь биеийн хүчний хөдөлмөр вэ гэдгийг та бүхэн ингэж зөвлөж ялганаа. За жишээлбэл зураг 1 бол биеийн хүчний хөдөлмөр байна. За тэгвэл эндээс хөдөлмөр гэдэг бол биеийн болон оюуны гэж ангилагдсан байна. За ямар нэгэн үр ашигтай үр дүнд чиглэсэн хүний биеийн болон оюуны үйл ажиллагааг цэгцэг гинэ. За ажлын хүчний арилжаа солилцоог хийж буй хүрээг цэгцэг гинэ гэд багш нь багш систем дээр бол юуг тавина? Материал тавина. Тэр материалаас бүхэн ажиллаад багш руу явуулнаа. За жишээ багш нь юу болгоод хэдэн тодорхойлт хийлээ. За хөдөлмөр бол хүний байнга хүчин нэмэгдэж байгаа материалын болон оюун санааны хэрэгцээг хангах гол эксхүүлж юм. Ямар нэгэн үр ашигтай үр дүнд хүрэх чиглэсэн хүний биеийн болон оюуны үйл ажиллагааг хөдөлмөр гинэ. За тэгвэл хөдөлмөрийг биеийн болон оюуны гэж ангилдаг байх нэ. Биеийн оюуны хөдөлмөрийн ялгаа юу вэ? За биеийн хөдөлмөр гэхээр бие махбодын үйл ажиллагаа хамгаалсан хөдөлмөр хэлнэ. За барилга дээр ажиллаж байгаа хүмүүс байж болно. Тийм ээ. За бөхчүүд байж болно. За өөрөөтэй ямар хүмүүс байна? Уул уурхад ажиллаж байгаа хүмүүс байна. Тийм ээ. За оюуны хөдөлмөр гэж юу вэ? Оюун санааны үйл ажиллагаа. Өөрийнхөө оюуны потенциалыг ашиглаж ажилтдаг хүмүүс байж болно. За багш байна. Менежер байна. Гэх мэт. Зах зээлийн эдийн засагт хөдөлмөрийн бусад нөөцийн нэгэн адил арилжаа солилцооны үндсэн хэрэгсэл болдог. Тэгвэл хөдөлмөрийн арилжаа солилцоо ажлын хүчний арилжаа солилцоо хийж байгаа хүрээг хөдөлмөрийн зах зээл гэдэг байх нэ. Хөдөлмөрийн зах зээлийн үндсэн асуудал юу вэ? Хөдөлмөрийн эрэлт нийлүүлэлт цалин юм. Тэг хөдөлмөрийн үнийг ашигласны төлөө төлж буй үнэг цалингаар төлөөлөгдөг. Тэр хүн ямар нэг хөдөлмөр хийж яаж авах тэр ямар нэг хөдөлмөр хийсний үр дүнд цалин авдаг байх нэ. Цалин аваад ар амьдралаа зохицуулдаг байх нь тийм ээ. За дараагийн слайд. За хөдөлмөр марцсан. За тэгэхээр хөдөлмөрийн эрэлтийн мөрөө, нийлүүлэлтийн мөрөөг бол эндээс та бүхэн харж болно. За багш нь хавсрах даалгавар дээрээс оруулж өгнө. Ажил олгогчдоос олон ажилтнаа авч ажиллуулах сонирхол буурч байгаа. За цалин буурахад хөдөлмөрийн эрэлт өснө. За цалин өсөхөд хөдөлмөрийн эрэлт буурна, тийм ээ. Хөдөлмөрийн зах зээл цалин өсөхөд байгууллага зардал нэмэгдэж ашиг буурч байдаг. Ийм учраас байгууллага бол цалин нэмэгдэл бага ажилчин авах сонирхолтой байна. Харин хүмүүс болохоор цалин нэмэгдсэн ажиллах сонирхол ихтэй байна. Эндээс шалтгаалж энэ хөдөлмөрийн эрэлт болон нийлүүлэлтийн мөрөнд өөрчлөлт гардаг. За нэг ийм тохиолдол байгаа юм шиг. Нэг эхний нүүр болохоор хөдөлмөрийн зах зээл. Хоёр дахь нүүр болохоор барааны зах зээл. Тэгэхээр хөдөлмөрийн зах зээл дээр жишээ байна л да. Хөдөлмөрийн зах зээлийн жишээ. Хөдөлмөрийн үйлчлэгээ багшлах ажил. За багш нар жишээ авсан байна. Ажил олгогч сургууль. Ажил хаагчвал багш мэргэжилтэй хүмүүс. Сарын цалин сая 500 төгрөг байна. Жишээ шүү тийм ээ. Хөдөлмөрийн эрэлт юу вэ? Сургуульд олон сурагч байвал олон багш ажиллах хэрэгтэй. Багшийн эрэлт нэмэгдэнэ. Хэрвээ сурагчийн тоо багасвал багшийн эрэлт буурна. Тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол маш олон их сургуульд өгсч гисэн ажил хийж байгаа багш мэргэжлийн оюутнууд хөдөлмөрийн эрэлтийг үүсгэж байна, тийм ээ. Хөдөлмөрийн нийлүүлэлт юу вэ? Багш мэргэжлийн хүмүүс олон байвал хөдөлмөрийн нийлүүлэлт нэмэгдэнэ. За цалин өндөр байвал илүү олон хүн багшийн ажил хийх сонирхолтой бол. За энэ бол сая би бас хөдөлмөрийн нийлүүлэлтийн жишээ хэлсэн байна. Энэ бол эрэлт бол одоо ихэд багшийг авч байгаа, тийм ээ. Цалингаар баталгаажсан хэрэгсээ эрэлт гэдэг шүү дээ. Жишээ нь. За тэгвэл хөдөлмөрийн зах зээл гэж юу вэ? Багшийн цалин ба ажлын байрны эрэлт нийлүүлэлт тэнцэх үед хөдөлмөрийн зах зээл бол. Тэгвэл эрэлт гэхээр ажил олгогчийн хэрэгцээ,
Нийлүүлэлт гэхээр ажил хайгчийн тоо, тэнцвэр гэхээр хоёр талд хаарч тохирсон байдлыг тэнцвэр гинэ. Тэнцвэр тэн тогтооно гэд бид нар ярьдаг тийм ээ. Тэгвэл хоёр дахь барааны зах зээл. За энэ орон нутгийн зах зээлээр үзсэн хичээл чинь яаж бол. Барааны зах зээл нь ялгаа вэ? За талхны зах зээлээр ярь. Бараа бол талх. Талх нарийн боовны үйлдвэр, дэлгүүр. Худалдан авагч иргэд айл өрх. Үн нэг талх 2 мөнд өрг. За ийм бол барааны зах зээл явах гэж тийм ээ. За тэгвэл эндээс эрэлт нь юу вэ? Хүмүүс өдөр бүр талх хэрэглэх тул талхны эрэлт тогтмол байдаг. Хэрвээ талхны үн буурвал хүмүүс илүү их талх авна. Эрэлт нэмэгдэж тийм барааны эрэлт нэмэгдэж. Хэрвээ үн өсвөл хүмүүс бага авна. Ингэсээр эрэлт буурна. Эрэлт бол үннээс хамааралтай. Үн нэмэгдвэл эрэлт өснө. Буурна. Үн буурвал эрэлт өснө. Тэгвэл нийлүүлэлт яах вэ? Талх үйлдвэрлэгчид ашигтай үедээ илүү их талх үйлдвэрлэнэ. Хэрвээ талхны үн өсвөл үйлдвэрлэгчид илүү их талх нийлүүлнэ. Тийм. Нийлүүлэлт нэмэгдэнэ. Үн буурвал илүү бага. Үйлдвэрлэл багасаад нийлүүлэлт буурна. Тэгвэл талхны эрэлт нийлүүлэлтийн тэнцэх үед одоо эрэлт нийлүүлэлт тэнцэх үед зах зээлийн тогтно гэх. За ийм одоо барааны зах зээл, хөдөлмөрийн зах зээлийн ийм жишээгээр ялгаж таньж болно. За тэгвэл нөгөө тэнцвэрт үн цалин хөдөлмөрийн үн юм тийм ээ. Хөдөлмөрийн зах зээлийн нэгэн адил гол зохицуулагч үн байдаг. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн үн болох цалингийн түвшин өсөж буурах замаар хөдөлмөрийн эрэлт нийлүүлэлтийг тэнцвэрч байдаг. Тэгэл хөдөлмөрийн одоо энэ байхгүй. Эрэлтийн мөрийн энэ байна. Нийлэлтийн мөрөгийн улаан тэмдэглэсэн цэнхрээр эрэлтийн нийлүүл. Энэ хоёр эрэлт болон нийлэлтийн мөр тэнцэж байгаа юм үйлчийг зах зээлийн тэнцвэр гэдэг. Хөдөлмөрийн тэнцвэр. За тэгвэл хөдөлмөрийн нийлэлт гэдэг бол хөдөлмөрийн зах зээл нийлүүлэлт бэлэн байгаа төрөл бүрийн мэргэжилтэд ажиллах хүчний тоо. Хөдөлмөрийн эрэлт гэхээр цалингаар баталгаажсан ажиллах хүчний хэрэгцээ шаардлага байна. Эрэлт цалингаар баталгаажсан ажиллах хүчний хэрэг шаардлага. Нийлээд бол бэлэн байгаа ажил мэргэжлийн хүмүүсийн тоо. За хөдөлмөрийн эрэлт гэж юу вэ? Хөдөлмөрийн нийлүүлэлт гэж аль нь вэ? Цалин нэмэгдвэл хөдөлмөрийн нийлүүлэлт яах вэ? Ажил олгогчид хэрэгтэй хүнээ олж ажил хайгчид ажилтай болсон үеийг юу гэж нэрлэх вэ? Аль жишээ нь хөдөлмөрийн нийлүүлэлт вэ? За энэ даалгаврыг та бүхэн бол дэвтэр дээрээ тэмдэглээд багш системийн даалгавраараа багш руугаа шиднэ. За хэрвээ өөр сургуулийн хүүхэд үзэж байгаа бол бас комент хэсэг дээр багшийнхаа YouTube сувгийн комент хэсэг дээр зөв хариултаа оруулаад явж болно. За тэгвэл Монгол улсад 15-аас 59 насны хүн намыг хөдөлмөрийн насны хүн нам гэнэ. Хөдөлмөрийн тухай хувь заажээ. Улс орны ажиллах хүч 16-аас дээш насны ажил эрхэлж байгаа болон бүртгэлтэй хөдөлмөр эрхлэх хүмүүсээс бүрдэнэ. Тэгвэл ажиллах хүч гэж юу вэ? Хөдөлмөр эрхэлж байгаа иргэд бүртгэлтэй хөдөлмөр эрхлээгүй байгаа иргэд. Ажиллах хүчийг эдийн засгийн идэвхтэй хүн ам гэж нэрлэнэ. Идэвхтэй бус хүн амд 16 хүртэлх насны хүүхдүүд, тэтгэврийн насны хүн ам ажил ирж хахаа боссон хүмүүс багтдаг. Ажиллах хүч ба хөдөлмөрийн нөөцийн хоорондын хамаарлыг ажиллах хүчний оролцооны түвшинд нь харуулна. За энэ дараагийн слайд дээр тодорхойлж өгнө. Ажиллах хүчний оролцооны түвшинг эдийн засгийн идэвхтэй хүн амыг хөдөлмөрийн насны хүн амтай харьцуулаад 100-аар үржүүл. Ажиллах хүчний оролцооны түвшин гарч ирнэ. Хөдөлмөрийн эрхлэлийн түвшинг яах вэ? Хөдөлмөр эрхэлж байгаа хүний тоог хөдөлмөрийн насны хүн амын тоонд харьцуулаад 100% л одоо гараад юм уу том яага. Энэ тийм үү том ягаас тэмдэглэж авна шүү манайх. За эндээс шалтгаалаа хоёр бодлого байна. Бодлого 1 ажиллах хүчний оролцооны түвшин болоорой. Нэг хотод хөдөлмөрийн насны хүн ам 1000 хүн байна. Ажил эрхэлж байгаа хүн 600 байна. Ажил хайж байгаа хүн 100 байна. Алхам 1 ажиллах хүчийг бол эхлээд. Ажиллах хүч гэж юу вэ? За саяны уртлын слайдыг хараа шүү манайхаа. Алхам 2 томьёонд орлуулна. За ихэд зөв хариултаа комент хэсэг. Энэ хичээлийг бол би одоо өөрийнхөө цахим хичээл оруулдаг бүлэгтээ бол орж байгаа учраас манай хэд энэ хоёр бодлогыг бодоод зургийн дараад багш системээр багш руу шилж явуулнаа. Багш нь тэгээ шалгаад оноог нь тавьчихна. Хэрвээ өөр ангийн тийм ээ өөр сургуулийн ч юм уу манай сургуулийн өөр цогны хүүхд үзэж байгаа бол
коммент хэсэгт бас үзээ, бодлого бодоод үзэл бодлоо илэрхийлж явж болно. За ажил хүчний оролцоо төвшин Томьёогоос ахад оролт өгсөн байна. Бодлого 2. Хөдөлмөр эрхтэн төвшин болоорой. Нэгс өмнө хөдөлмөрийн насны хүн 1200 байна. Ажил эрх хийж өгөх хүн 720 байна. Томьёо бас оролт өгсөн байна. Ажил эрх хийж өгөх хүн хөдөлмөр насны хүнтэй харьцуулаад 100 гаруй орчих. За анхаарах зүйл аж болно шүү. Шалгалтанд бас чухал зүйл аж болно. Зөвхөн ажил эрхэж явах хүмүүс орно шүү. Ажил хайж буй хүмүүс орохгүй. Энэ хөдөлмөр эрхтэн домын дээр. За яг илүү одоо өгүүлбэр энэ одоо эргэлзээтэй юм дээр орчих тохиолдолтой л да. Хөдөлмөрийн зах зээл дарах үүрэгтэй байна. Ажил хүчийг бэлтгэн. Давтан сурах замаар тийм ээ ажил хүчийг бэлдэж болно. Орлогын боломжийг бий болгоно. Аж төрөх баталгаагаа хангах цорын ганц боломж. За хөдөлмөрийн нийлүүлэлт хөдөлмөрийн эрэлтийг зохицуулна. Зах зээлийн одоо өөрчлөлтийн талаар мэдээлэл, мэргэжлийн холбоод энэ мэдээлэл ажил хийх, олгох тухай сонин сэтгүүл, тийм сонгон шалгуулалт гэх мэтээр хөдөлмөрийн эрэлт нийлүүлэлтийг зохицуулдаг байгууллагууд байдаг. За тэгээд та бүхэн баттах асуултуудаа бас дэвтэр дээр хийгээд зургийн дараад баг систем дээрээ байрлуулаарай. За тэгээд дахиад нэг хэлэхэд манай өөр хүүхдүүд үзэж байгаа бол бас сайхан ажиллаад тийм ээ өөрийнхөө хичээлийг баттгаад эсвэрэнгийн сурах хүчгээ ашиглаад хийж болно. За анхаарлаа хандуулсанд баярлалаа.